Өнгөрсөн оны 5 дугаар сард Зика вирусын халдвар зөвхөн Бразил улсад бүртгэгдсэн ч өнөөдрийн байдлаар 55 орны 17-д нь халдварын тохиолдол бүртгэгдсэнийг Хадар түвшин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Хэдийгээр өмнөд хөршийн 34 настай иргэн Венесуэл улсад байхдаа халдвар авсан тогтоогдсон Хятадын эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн ч энэ нь аюул дагуулсан зүйл биш гэдгийг тодтогдож байгаамаа. Тиймээс Монгол улсын иргэн бүр дэлхийн аль ч улс орнд зорчдог болсон энэ л үед анхаарал болгоомжтой байх, халуун оронд зорчихдоо шумууланд хазуулахгүй байх бүх талын арга хэмжээг авахыг сануулж байна. Бүгдээрээ сайхан шинэлцгээс нөө. За сар шин гараад ерөнхийдөө халдвар төвчний асуудал бол улсын хэмжээнд гайгүй 50 байна. Өнөөдрийн байдлаар ханаа том харьцангуй 50. За саяны болж өнгөрч байгаа үндэсний сар шиний баяраар олон хүнийг хамарсан элдв хоолны хордлого янз бүрийн асуудал тийм гарсангүй ард түмэн бас сайхан зөв сайхан баярлдаг болжээ гэж бид нар ингэж ойлгож баярлж байна. Зика вирусын халдвар гэдэг одоо дэлхийд дахинд бас нэлээд анхаарал татж байгаа юм асуултруулж байгаа юм байна. За энэ бол одоо тийм шинэ халдвар. Уг нь бол вирусын бол нэлээд дээр нээсэн байна. 1940 гэдэг онд бол энэ вирусыг анх Уганда улсад энэ вирусыг анх нээсэн байна. Илрүүлсэн байна. За түүнээс хойш бол энэ халдварын экватор дагсан халуун бүсийн орнуудад Африк, Аз твийн энэ орнууд нэлээд тийм цөөн тохиолдлоор цөөн 1-2 цөөхөн тохиолдолд бүртгэгддэг байж. Энэ Зика вирусын халдвар гарч байгаа улс орн тэр бүс өнтгөрөө явж байгаа хүмүүс бол өөрсдөө их сайн сэргэмжилж болгоомжилж яваараа л гэдгийг дахиж чам. Түүнээс биш яг одоогоор бол нэг олон улсын хэмжээнд килээр зөрчих явах хүмүүсийн наашааш одоо аялал жуулчлал хөдөлгөөнд нэг 20 тавих тийм зөвлөмжийг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол өгөөгүй байгаа. Цикагийн халдвар авсан иргэн жирэмсэн бол урагт шууд халдварлаж хүүхэд тал тарихтай оюуны хомсдолтой төрөх эрсдэл өндөр. Нөгөө талдаа уг вирус бэлгийн замаар халдварладаг учраас тохиолдлын бэлгийн авилт орохгүй байхыг сэрэмжлүүлж байгаамаа. Бас хөө Цика вирус тэгш шумуулны төрөл манай улсад байдаг учраас зуны цагт анхаарал болгоомжоор дээшлүүлэхийг зөвлөлөө. Жирэмсэн эмэгтэй энэ халдвараар энэ вирусаар өвчлөвөл хүүхдийн тарих жижигэрх буюу одоо тархин жижигхэн болоод тархины үндсэнд тал нь байхгүй болно гэж байна. За манай орны тухайд бол яг одоо зүгээр хүүтэн байна шумуулын асуудал алга. Тэгэхдээ тэр Зика вирусын халдварыг дамжуулдаг төстэй тийм төрлийн шумуул манай улсад байд юм байна. Тэр дулаан болоод одоо их шумуул гараад ирвэл бас эрсдэл байх магадлалтай. За түүнээс гадна шумуул байг гэхэд одоо бас хүнээр дамжиж байгаа учраас хаа нэгэн газар явж байгаад одоо энэ бэлгийн маяг халдвар тийм бүү дох гэдэг шиг бас хүнээс хүн рүү дамжаад ингээд халтаад ороод ирэх бас юм эрсдэл байна. Ийм учраас хүн болгон энэ өвчнөөс бас сэргийлж болгоомжилж явж байгаа зүйтэй. Ташран мэдээлэхэд сар шинийн өдөр